төлөвлөгөөтэй арга хэмжээ авахар ажиллаж байна. Зээлч зэрэглэл тухайн компани байгууллага аливаа улс орны засгийн газрын зээл авах болон авсан зээлээ эргүүлж төлөх чадварыг үнэлсэн үнэлгээ юм а. Нөгөө талаас зээлч зэрэглэл ахих боломж байгаа эсгэд эдийн засгчид төдийлөн найдлах харагдахгүй байгааг дурдсан юм а. Илэгний өвчлөл манай улсын тулгымцсан асуудал болоод байгаа. Өнөөдөр 100 мянган хүн тутамд илэгний хор тавдраар нас барагсдын тоогоороо Монгол улс дэлхийд 1-р бичигдэж байна. Илэгний Ц вирусын эсрэг софос буур эмийг хизээ Монгол улсад оруулж ирэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Энэ асуудлаар эрүүл мэндийн сайд удвал өчигдөр улсын хурлын нийгмийн бодлого боловсрал соёл шинжилгээ ухааны байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлэл өглөө. Америкийн нэгдсэн улсын Gilead Sciences компани софос буур эмийг манай улсад хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд $900 оруулж ирэх саналаа тавьсан. Гэвч софос буур эмийн бүртгэлийн материал алдаатай байгаа болохоор оруулж ирэх асуудал түр хойшлогдсон гэж Монгол улсын хүний эмийн зөвлөлийн өнгөрсөн 8 дугаар сарын хурлаар шийдвэрлэжээ. Түүнчлэн эрүүл мэндийн яамны эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга уран чимэг Монгол улсад гадны эмийг оруулж ирэхдээ экспортлогч улсад 3 жил хэрэглэсний дараагаар оруулж бүртгэн авдаг гэсэн мэдээллийг бидэнд өгч байсан юм а. Тэгвэл дэлхийд илэгний Ц вирусын эсрэг маш олон эм эмчилгээ гарч байхад энэ асуудал дээр Монгол улсын засгийн газар цаг алдаж болохгүй, гадаад зах зээл дээр бүртгэгч гэсэн эмийг Монголын зах зээл дээр шууд бүртгэдэг болох хэрэгтэй гэдэг саналыг эрүүл мэндийн дэд сайд гаргаад байгаамаа. Тэгвэл өчигдөр улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны хуралдааны үеэр улсын их хурлын гишүүн Инс Амгалан илэгний Ц вирусын эсрэг эмчилгээг Монгол улсад оруулж ирэх асуудал юун дээр гацаад байгааг эрүүл мэндийн сайдаас тодрууллаа. Энд чинь Эболагоос илүү их том аюул өнөөдөр нүүрэлцээд байж шүү дээ. Яг юундаа байгаа да? Дэд сайд нэг өөр юм яриад идэг. Төрийн нарийн бичгийн дарга нэг өөр юм яриад идэг. Би одоо одон сайдаас яг юу шалтгаан нь яг юу байгаа даа гэдгийг асуумаар. Ингэж хүмүүсийг бид нар одоо хүмүүсийн эрүүл мэндээр хоног өдөр тутам одоо 2014 онд дэлгэний хавдраар хэдэн хүн нас орж байгаа бөө мэд. Өнөөдөр монголчууд энийг л хүлээж штэ. Эболагийн вирусаас илүү. Энэ дээр би тодорхой хариулт авахыг хүсэж байна. Тэр газар $900 оруулна гэснийг манай дэд сайд 1800 болгоод нөгөө нэг оном сангийнх нь хүмүүс дэд сайд хоёрч хоорондоо муудалцаад нөгөө тгнээсээ болоод цагдаа шүүхэд очоод ерөөсөө энэ чинь аюу хүнд байгаа штэ. Манай яаман дээр Ц вирустэй хүнийг бүртгэх нэг дэд сайд ч одоо бүр ингээд нэг хувийн эмнэлэгч ингээд Ц вирустэй хүмүүсийг өөрийнхөө өрөөнд бүртгээд ингээд бүр төрөнч мэдэгдэхгүй, юунч мэдэгдэхгүй ерөөсөө ямар энэ чи яриад байлтай нүш нэгэнт нийгмийн бодлогын байнгын орондор үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Тийм учраас би энэ талаар маш том юуг бол танилцуулгыг үндэсний аюул байдлын зөвлөлд хүргүүлсэн. Тагнуулын одоо газар хүргүүлсэн. Ерөнхий газар яагаад гэвэл энэ яг өнөөгийн байдлыг бас ингэж үнэн зөвөөр нь мэдээлэл өгөхгүй энэ ч өөрөө нийгэмд маш олон сенсац тариад тэр болгонд бид нар ямар хэрэлдээл тэгдгүүмаа гэдэг болохгүй байна үнэхээр. Удал сайдын байнгын хороонд хэлсэн энэхүү ноцтой мэдээллийг бид дэд сайд амар санаагаас тодруулах гэсэн боловч түүний гар утас болон өрөөний утас холбогдох боломжгүй байлаа. Харин тус яамны хэвлэлийн албанаас түүний говь алтай аймагт томилкоор явж байгаа гэдгийг мэдээллээ. Иймээс үзэгч та бүхэнд эрүүл мэндийн дэд сайдын 2014 оны 9-р сарын 8-ны өдөр бидэнд өгч байсан ярианаас одоо хүргье. Тэгэхээр буруу ойлголт өгöd байна л да. $900 гэдэг бол 3 сарын эмчилгээний өртөг. 6 сарын эмчилгээ хийх юм бол $1800 болно. Тэгэхээр зэрэг аль эмчилгээ 3 сарын курс эмчилгээ юм уу 6 сарын курс эмчилгээ юм уу гэдгийг тухайн эмчин тогтооно. Тэр хүнд ямар төрлийн вирус байгаа. Нэгдүгээр генотип бол 6 сар эмчилэгдэнэ гэж бодож байгаа. Хэрвээ өөр генотип байх юм бол 3 сар эмчилэгдэнэ. Гэхдээ монголчуудын 98% нэгдүгээр генотиптэй шүү дээ. Нэгдүгээр генотиптэй улсууд бол 6 сар эмчилүүлэх байх. Тэр тохиолдолд $1800 одоо эмний зардал бол өртөг бол гарч ирнэ эмчилгээний зардал. Ийхүү эрүүл мэндийн яам дотроо үл ойлголцолтой байгаагаас болоод Монголын ард түмэн хохирох учиргүй гэдгийг улсын их хурлын зарим гишүүд хэлж байлаа. Ямар ч тач софос буур эмийн асуудлыг хүний эмийн зөвлөлийн хуралдаанаар оруулж ирэх хэсэг нь шийдэгдэнэ. Харин тус зөвлөл 10 дугаар сард хуралдах хэсэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Түүнчлэн 10 дугаар сарын хурлаар хэлцэх асуудлын төлөвлөгөө нь хүртэл гараагүй байгаа гэдгийг эрүүл мэндийн яамнаас хэллээ.